Ер нь ийм штэ. Ятгана нэг 5 давхар байсан л үзээгүй хүмүүс байсан штэ. Тэр үеийн хүүхдүүд байна штэ. Яг эцэг ихээ дагаад тэгээ тосгоноос алхаад бүтээн байгуулалтна. Өөрсдийн гэсэн бас хувь нэмэр хувийнхаа амийг ч гэсэн ээхийн тулд бид нар бас тэнд оролцож байсан ба. Горд одоо хаана байгаа вэ гэхээр горд л явж штэ та гэхээр одоо энэ горд нь мөн үуч гэдэг юм уу те. Үе яна контролч гэдгүү тэр чинь контор гэдгийг штэ гэд манай ангийнхаа. Тэгээ одоо кондуктор бүр болохоон байгаа. Хим гэдгээ мэдээд энэ хичээлээ. Химик гэхээр мэдгээц. Хөдөөс ирсэн хүмүүс солиж шоконд орчдөг байхгүй юу? 10 хүний 9 хүн одоо Орос, нэг хүн Монгол байсан үе штэ тэр чинь тэр үед бид нар тийм үед л амьдарч ирсэн юм чинь. Тэндээ багш болгон бол хүүхд төлөвлөж зөвшөөрнө штэ. Зөвшөөрөхийн тулд явдаг. Хүүхдийг шүмжлэхийн тулд багш байж болохгүй. Ер нь бол штэ хүүхд өөртөө итгэх итгэлийг яг өөрийнхөө үе тэнгийнх нь дотроосоо олж авдаг. Гэхдээ ер нь бол их зөв сонголт хийсэн гэж өөртөө бүр насан туршдаа сэтгэл ханамжтай явдаг. Түмний нэг зураг контент. Долоог өрөөчнгийн Сандаг огтой Мэнд жаргал 1963 онд Улгаан аймгийн төвд төрсөн. Миний одоо аавын маань бол Тишиг булганы тишээ харьяат. Би бол өөрийгөө өнөөдөр 60 хэдэн жил боловсрлоор хүмүүжиж яваа гэж боддог. Яагаад гэвэл тэр үед 63 он гэдэг чинь яасл гараад яаслтай байсан. Тэгээ яасл нь хүүхдүүдэд 45 хоногтойгоос навдаг байсан шүү дээ. Тэгэл тэрнээс хойш би бол ерөөсө боловсрлын магнаас банк явж исэн. Одоо нэгэсэндээ боловсрлоор 63 жил хүмүүжиж байгаа. За 1972 онд манай аав анх Эрдэнэтийн геологийн жолоочоор ирсэн. Тэр маань дарханд одоо төвн байдаг. За тэгээд Медболидын Строй гэдэг ийм жолооч болж ирээд тэгээ Эрдэнэтэд маань сургууль байхгүй байгаа учраас манайх Булгаан аймагта ээж маань хүүхдүүдтэй аав маань энд ажил хийдэг. Тэгээ манай аав иржчүүд ингэ ажилладаг байсан. Тэгээд 1974 онд Булгаан аймгийн Эрдэнэт хороонд анхны сургууль байгуулахад 1974 онд 4-р ангид байхдаа Могшоо агшин ангид шилжиж ижижсэн. Тэр үед боловсролын систем бол 10 жилийн системтэй байсан. 1-ээс 3-р анги нь бага анги. 4-өөс 8-р анги нь болохоор төр боловсрол. 9-10-р анги нь өрн дүнд боловсрол эзэмшдэг байсан учраас би бага ангиа төгсөөд тэгээд дунд ангид орохдоо Эрдэнэтэд анх одоо ирж исэн. Тэр үед манай сургууль ер нь 1-ээс 8-р ангитай 9-10-р анги байхгүй 8 жилийн тэгээ анхны сургууль маань ер нь бүлэг болгоно 1-ээс одоо дээшгээ болохоор 1 бүлэг доошлоод ирэхээр 2 бүлэгтэй ийм зохион байгуулалттайгаар анх одоо манай Эрдэнэт хотын 1-р 10 жил маань анх тэгж Эрдэнэт хорооны сургууль болж байгуулагдахад би 1974 оны 9 сарын 1-нд яг ирж ирсэн. Одоо манай анхны сургууль чинь говьлд штэ. Говьлын барак байсан дэс. Одоо надад тэр зураг байгаа. Хамгийн анх одоо Эрдэнэтэд яг тосгоны урдаас булганаас яг орж ирдэг зам байсан. Яг тэр замаар явсараа байгаа дээшээгээ өгсөд одоо энэ тосгоны тэр дулаан сахилгаан станц байгаагийн хойтолд одоо гэр хороол байсан шүү дээ. Баруун хойно буюу хойтолд нь. Тэнд анх манайх буугаад одоо 31-нд нүүж ирж ичээд тэгээд юу ачаад гэрээ бариад тэгээ маргааш өглөө нэрт биднийг сургуульд хүргэж өгч ирсэн. Тэгээ нэг 2 ээлжир явна. Тэр чинь бас нөгөө барак байсан чи ерөөсөө цөөхөн шүү дээ. Тэгээ тэр барак маань яг сургуулийн зорилттой байшин биш. Нэг ангид хойно нэг хаалтахтай, урдаа нэг хаалтахтай. Тэгээ нөгөө манай ангийн хүүхдүүд чинь сахилахгүй хүүгүүд ардуур нь мүлхэж гарчаад урдуур нь болохоор нэг зарим хөөрхөн зөөлөн багш нараа хүүмэн чи сая байгаагүй илүү гэдэг ингээ оруулдаг байсан. Тэр аягүй санаад тод үйдгийг ер нь 5 6 дугаар ангидаа энэ 8 дугаар сургуульд хичээлж хагаад 7 дугаар ангид орох жил маань энэ сургууль Орос сургууль 2 Орос сургууль болоод манай сургуульд одоо яг 1-р сургуулийн энэ байранд шилжиж очиж байсан. Анхны одоо сургууль маань баригдаад. Одоо манай ангийн одоо яг үндсэн 4-р ангиас хойш явсан хүмүүс тийм урлагийн их өндөр мэдрэмжтэй хүмүүс байдаг. Нөх одоо
олон нийтийн өмнө гараад дуулаад бүжиглээд төгжмдөөд тэгээд байдгүй ч гэсэн одоо манай Могшин агшин маань одоо нэг гавь бол манай ангийнхан Монголын пионерийн байгууллагын хүрэл медальтай утсан хөгжмийн хамтлагаараа. Тэгэхээр хөвгүүд нь гитар дарна. Охтууд нь мандлын дардаг. Дараа нь манай Могшин агш маань өсгөрөөдөө гэсэн хамтлаг байгуулад үндэсний хөгжмийн хамтлаг байгуулад бас тэр маань нэлээд одоо юу яажсэн бас уралдаан тэмцээн их ордог сургуулийн нүрийг их тахалдаг байсан хөгжмийн хамтлагаараа. Ер нь тэгээд Могшин агшин маань бас бид нар суулгасан нэг том юм бол хөгжмийн боловсрол, урлагийн боловсролоос гадна аливаа хүн аливаа ажлыг зэрэгцүүлж хийх чадвар суулгахад асар их нөлөө болж ирсэн. Тэгэхээр ер нь хүүхдүүд бол юм шүү дээ хүсэл мөрөөдлөөрөө хийх байгаа ажилдаа чин сэтгэлээсээ хандаж тэрний төлөө тэмцдэг байхгүй юу те. Тэгээ концертныхаа бэлтгэлд явуулахын тулд тэр үеийн одоо айлууд чинь доор хаяал одоо 5 хүүхэдтэй дээдл 8 9 10 хүүхэдтэй айл байсан. Жишээлбэл би доороо 7 дүүтэй. Тэгээд аав ээж хоёр маань ажилтай. Ах маань аавын маань дагаад туугрын хонь ингээд малчин болцсон. Игч маань ингээд сургуульд явцсан. Тэгээ би дүүн нартайгаа урдад тэгээ концертанд явахын тулд тэр дүүнрийн хувцас сунуур угаах, гэр орныхоо тэр төлөө төлш одоо малтай байсан. Мал хуугаа янзлах, тэгэл хоол ундаа бэлтгэх бүх юма тэр яасан маш хурдан амжуулаад тэгэл дөрөнд бэлтгэлдээ явдаг. Танаас гадна өнөөдөр би одоо ингээд сэтгэл хангалуун ийм сайхан явна гэдэг чинь хааж очсон сайхан дуулаад бүжиглээд яг өөрийнхөө байж чадах тэр чадварыг л одоо тэр юусаа миний бага ангийн багш тэр дунд ангийн багшаар ч гэсэн тэр одоо суулгаж өгсөн байна гэж би боддог. За бид нар тосгонд байжгаад тэгээд сургуулийн автобусаар зөөлгөж говьл орно. Говьлдаа сургууль дээр очиж хичээлдээ суусаад харахаараа сургуулийнхаа автобусаар тосгонд байна. За бид нар ер нь анх удаа одоо нэг ангиараа манай анги чи ер нь тийм коллектив сайтай анги гэж одоо энэ үеийнх манайхан итгэж үнэлдэг. Тэгэхээр ангиараа нэг удаа дээр нэг орсуудын горд гэдэг юу байдаг гинэ хэдүүлээ явж үзээгээд. Тэгээд тосгоноос алхаад тэр үед ч ямар зам аргагүй байх юм биш те. Тэгэл одоо нэг гөөгөө давал одоо энэ артлын уулаад хатан тэгвэр авиг тоглодог байсан. Бид нар чинь тэр тоглоом талбай гэж байхгүй юм чинь. Тэрэн дээрээ дүүнрээ дагуулаад хэдүүлээ ясаа нэрээ уул хадаар тэгэл явдаг тоглодог. Тэгэхээр тэрийгээ дамжиж яваад анх удаа ирсэн чинь айгүй их тийм барилга байсан газар байсан. Одоо тэр үед бол одоо булганаас ирлээ тосгоо орлоо. Тэр том юм ерөөсөө тийм том одоо ятганаа нэг 5 давхар байсан л үзээгүй хүмүүс байсан шүү дээ. Ороод ирсэн чинь одоо нэгдүгээр мэдрийн зарим нэгэн 1-2хан барилга баш ашиглалтанд орцсон. Тэгээ сургууль мургуул. Тэгээд энэ тентгүү нөх ухсан те амар хятад. Тэгээд манай ээж аав нар яхаа тухайн үед нөгөө хүүхдүүдээ бас нэг аюулгүй байдлыг хангахад хамаагүй тэр лөө явж болохгүй гинт одоо ингээд нөхөнгөө ухсан байж байгаа дээр нь юм тавьсан. Та нар мэдэхгүй гიშгээд унтчих шүү. Хамаагүй барилгын газар явж болохгүй гэж нэлээ бас бид нар анхааруулдаг. Тэгээ бүтээн байгуулт их одоогоор бол бүтээн байгуулдаг. Тэр үед бол барьж байгаа барилга айгүй их байсан. Би ч одоо аавтайгаа тосгоныхаа хашаа байшин, хороолт 2 хашаа байшин барьсан. Тэр үеийн хүүхдүүд нь штэ яг эцэг ихээ дагаад одоо бүтээн байгуулалт өөрсдийн гэсэн бас хувь нэмрээ хувийнхаа амийг ч гэсэн ийхийн тулд бид нар бас тэнд оролцож ирсэн байхгүй тий. Тэгээд тэр үеийн хилэнгийг та нар ингээ яах юм бол горд орно гэл одоо шинэ хотыг хэлж дээ тий. Хороол явна гэхээр гэрээ орол дээр за. Парампаз явна. Парампаз гэдэг нь одоо үлдэр орё. Тэгээ говьл явна гэж ингэж ярьдаг байлаа. Тэгээ бид нар чинь гордод анх удаа сургуультай ингээд 8 дугаар сургуульд ингээд ороод ирсэн чинь хачин гоёст ингээд цэв цэнкэр одоо хантай одоо хамгийн анхны сургууль нь дотор хан хүртэл цэнкэр өнгөтэйсэн. Тэгээд 2 давхар төөрдөг байшинд ороод ирсэн юм шиг л анх сэтгэл төрж ирсэн. Одоо шууд өгсөд ингээд 2 давхарт ингээд гарчдаггүй. Тэгээ өгсчээс нэг гинт тийш эргээд нэг өөр усаа дахиад хэрэгжиж 2 давхартаа гардаг ч юм уу те. Тэгжээж бид нар чинь тэр сургуульд анх ингээд орж исэн. Хүмүүс бол нэг хөдөө гадаанаас ирсэн, булганаас ирсэн, хот хөдөөс ирсэн хүмүүс анх манай хотын зохион байгуулалт мэргэжлийн тэр айгүйх тийм төөрөлддөг. Горд одоо хаана байгаа вэ гэхээр гордод явж штэ та гэхээр одоо энэ горд нь мөн үуч гэдэг юм уу те. Тэгэл тэгдэг байсан. Тэгээд бид нар бол парампаз руу нэг явж үзв. Яг бид нар энэ үеэс нөгөө
юу яасан шүү дээ. Вогон явж ихснээс хилжил бид нар Парамбазын хажуугаар явдаг болсон байхгүй. Тэгээс Парамбаз руу бол нөгөө тесэлгээ мэслэгийг болдог. Тийм учраас бид нар тийм үйлдвэрийн оройн буюу Парамбаз руу нэг явуулдаг байсан. За сүүл рүүгээ бол бид нар нөгөө говьлчин бол сүүлдээ бүр цэргийн хотхон нэртэй болсон шүү дээ, тий. Тэгээ бид нар чинь гордод нүүж ирчээд говьд мөвлөр бас хамаагүй ингээд цэргийн одоо казарм майгүй ихтэй тийш бол одоо сургууль хүүхдүүд орчихыг одоо эцэг эхчүүд маань тэгсэн тэзэнийг явах шаардлага байхгүй гэд. Тэгэл бид нар энэ горд дотроо тэгээ хороолдоо. Тэгээд одоо манай анги жишээлбэл 40 хүүхд төгссөн. Түүнээс нэг 7-8 л гордод амьдардаг. Бос нь бүгдээр хороолд амьдардаг хүүхдүүд байсан. Тэгэл нөгөө хороолоосоо энд явдаг байсан. Тэгээд бид нар бол анх ингээд сургуулийн юу ингээд яхад бид нар үнгүй автобусаар явдаг байсан байхгүй юу. Тэгсэн чи одоо би нэг юу ярихад манай ангийн нэг Бадарч гээд манай ангийн нэг охин байсан. Тэгээд бид нар ингээд автобус явсан. Хүүхдүүдээ өнөөдөрөөс эхлээд автобусанд контролгч явж байгаа юм лээ. Үе яна контролгч гэдгүү тэр чинь контор гэдгийг штэ гэд манай ангийнхаа. Тэгээд одоо тагт кондуктор. Тэгээд тэр хүн юу ийдэг гэсэн мөнгө яана одоо мөнгө хураахаар яах юм бэ гэдэг. Одоо эдгээр бас нэг тэгээд яг хөө тэр үедээ бид нар чи хүүхдүүд байсан учраас ястаа тэр кондукторт нь тухайд нэгдүгээр эхний ээлжид хүүхдүүдээс мөнгө төгрөг авдаг байсан. Томчуулаас авдаг байсан байх гэж боддtiin би одоо. За 1977 онд чинь одоо 7 дугаар ангид орж байгаа. Тэгэхэд бид нар тэр геометр, физик, хим гэсэн хичээлүүд шинээр орж ирж байгаа. Бүр цоо шинээр. Урд нь унтж байгаагүй хичээлүүд гэсэн үг шүү дээ. Нэг өсөндөө одоо шинжлэх ухааны үндсэн суурь хичээлүүд маань орж эхэлж байна. Тэгээд яг уу манай нөгөө альва газрын шинэ газар бас хөгжиж байгаа нэг сайхан. Гэхдээ бас сул тал байна тий. Мэргэжлийн багшаар бас нэлээд сайн хангалтаагүй үе бас байсан бидэрт. Лавл миний мэдхийн 4-5 дугаар ангид бид нар мэргэжлийн одоо математикийн багшаар бол хичээл заалгаж байгаагүй. 6 дугаар ангиас эхлээд мэргэжлийн багшаар заалгаж ирсэн. Тэгээд 4-5 дугаар ангидаа нөгөө нэг бага ангийнхаа тоог бодож байгаад тэгээд 6 дугаар ангид ороод ирсэн чинь математик дотор маань өсөг яваад бүр болохоо байгаад бүр толгоо минь бидний манай ангийнхын толгоо нэргээд тэр анх ирсэн хүмүүс бас нэг тийм тал биш шүү. Тэгээд ээжсэн чинь манад химик анх Бэмбэж багш маань заасан. Одоо Бэмбэж гэдэг одоо манай Эрдэнэтийн 1-р ангид төгсөөд аюу сайн мэдэх баг миний үеийнхэн. Тэгээд тэр багш маань анх надад химийн суурийг ойлгуулсан. Тэгээд тэр багш өөртөө хүүхд бүртээ аюу сайн тулж ажилладаг. За ёстой даалгавраа хийхгүй ирэх юм бол яаж мэдж яана гэмээр бүх хүүхдийг аягүй сайн мэднэ. Тэгээ нөгөө хүнд ингээд дахин шалгуулаад дахин яагаад гарч хүн өөрөө нөгөө нэг юм хийгээд завцалж юм хийгээд ингээд сурсан хүүхдүүд чинь бид нар тэнгээд хим PC гэдэрт яасан. Бас PC маань тунгалаг гэдэг багш зааж байсан. Тэгжсэн чи 9 дугаар ангид манай ангийг төмөрчд багш маань дааж авсан. Одоо Монгол улсын гаяат багш манай ангийн багш одоо тэгээ өргөн бурхан болсон. Да хоёр багш ойлоо бурхан болсон. Төмөрч өдөр багшийн бусад багшаас ялгарах нэг гол онцгой нь хүүхдийн тэр галыг их сайн асаадаг багш. Маш их урам өгнө. Гэсэн чинь нэг өдөр багш маань за манай ментецтэй мэрэгжлийн ойлгомжтой химик болно гэж тэгсэн байхгүй юу. Тэгээд Орос хэлний багшаас асуулаа. Химик гэж юу вэ багшаа гэсэн чинь чамайг химийн мэрэгжлэр сурна цаашаага ингээд ажилдаг хүн болно гэж хэлж байгаа юм гэж. Тэгээ тэндээс л би ер нь бол хим явандаа би бол химээр конкурс орох юм байна гэдэг сэтлийг аваад тэгээ Бэмж багш маань бол бид нөгөө ерөөсөө тийм тасралтгүйгээ сайжруулж ирсэн. Конкурс бидний ч хуваар аягүй хэрэгдэгдэг байсан шүү дээ. Тэгээ тэр хуваар дээр өрсөлдөг байсан. Тэгээ хуваар авсан ч улсын багшийн тest сургуулийн хим биологи анги гэж ирсэн байхгүй юу. Би бол Монгол улсын их сургуулийн хими ангид орё гэж бодож ирсэн. Тэр жил ирээгүй. Би тэгтээс бас тэнд нь одоо баярлалт юм аа. Тэгээд хим биологи ангид одоо ерөөсөө за би энд орно гэж бодоод бас манай ээж болохоор миний хөө юу яахгүй мангайхын тэгэд авахгүй юм гэхдээ би яа ээж би ерөөсөө хим биологи ангид анхаасаас тэргээр л яа. Тэгээд яг анх төрсэн бодлороо л тэгээд яг тэр сургуульд төгсөж гэхдээ ер нь бол их зөв сонголт хийсэн гэж өөртөө бүр насан туршдаа сэтгэл ханамжтай явдаг. Томилогдсон шүү дээ. За Сүхбаатар аймаг яваагүй. Яасан гэхээр тэгэхээр Сүхбаатар аймаг товарлагдсан гэд уншсан. Тэгээд одоо ээж авдаа хэллээ. Би одоо Сүхбаатар аймагт ингээ хувирлагдлаа. Гэтгсэн чинь манай одоо аав ээж хоёр хөрхи энэ хинтгийн боловсролын хэлсэн газраар яваад. Тэгээ боловсролын хэлцээс ер нь манайх одоо энэ жил
Хийм биологийн багш хэрэгтэй гэдэг оронтой яам төгсөн юм шиг л. Тэгээ би нааш ирсэн. Тэгтээ дипломын маань хань хурааж аваагүй уулна. Арангаа нэг охин юу нэ хотын нэг охин гээд бид гуруула төгсөөд гуруула зэрэг ирсэн байхгүй юу. Алинд маань ажилладаг. Гэсэн чинь харин 3 дугаар сургуульд нэг 2 багшийн оронтой оюун дагчид декрет авсан гээд нэг оронтой. Тэгээд манай нөгөө багш маань нөгөө декрет жирэмсэн байсан. Тэгээд тэрийг маань декрет автал ямар нэгэн багшийн оронтойн дээр ажиллаад гээд. Тэгээ 3 дугаар орон жил одоо анхны одоо би тэнд багшийн гараагаа анх хэлсэн. Тэнд тэгээ багш болсон. Тэр социализмын үед багш болох чинь залуу багш нарт болж шүү дээ. Тэр ахмад багш нартайгаа айгүй сайн нөгөө нэг нийлж нөгөөхөөс л одоо очиж юм асууж тэр таньдагч бай, таньдгүйч бай, яадагч бай тий. Тэгээд нэгдүгээр би тэр 3 дугаар он жилийн нөгөө Ирина багшийн ангийг авсан учраас Ирина багштайгаа айгүй сайн ажилладаг байсан. Тэгээд нөгөө мэдэхгүй чадахгүй юм ингээд гарна шүү дээ залуу багш чинь тий. Би Бямбаж багш маань 1-р орон жилд башилж исэн. Зүгээр сурагчийн нэмж очил асуучдаг байсан. Багш гэж юусоо тэгээд айхгүй, юу яахгүй. Одоо би багш болчоод одоо энийг мэдэхгүй аам гэж багш маань загнах байхтаа гэж юусоо бодож үзв. Тэгэхээр нөгөө багшаагаа л айгүй тийм миний багш гэж бүр ой тонтол хийцсэн юм шиг байна. Төмөрж өдөр багшаас вирусоо тэгж багш болчоод тэрсээ айж үзээгүй шүү дээ. Хамгийн айдаг байсан юм маань энэ цензурын захирал Жамбал багш хоёр. Тэгээ хүүхд тахтаач тэнд явж байвал зөрөөл буцаад хүчдэг байсан. Багш болсон хойноос ч гэсэн асаас барыг нь хараад ерөөсө тэгээд ерөөсө буцаж одоо ямар ч гэсэн таарахгүй байх хичээдэг. Тэгдэл байсан. Тэгээ манай Жамбал багш бас өөрөө өвөрм саргууралтай хүн байсан гэдгийг бас нэгэн жишгээр хэлье. Гордос автобусын суугаад Жамбал багш бид нар ингээд хэдэн багш нар нийлээд автобусын суугаад яваад тэгээд нөгөө хороолын эцэст очиод бууж байгаа байхгүй юу. Тэгээд манай нөгөө Ахмад багш нар чинь Жамбал багш өмнө ороод амар хурд алхаж явчихсан. Би багшаас Жамбал сахирлаас айгаал ард нь явж байгаа л нэлээд жоохон баг хоцор сийж явж байгаа л орохоор нь за одоо өрөөрөг бол орж байгаа хтайгаал орохоор яг үүдэн сохсоод эргэж хараад яасаараа ирдгийг үлээ ирдэг гэж загнаад одоо хичээлээсээ хосорчих юм бол одоо өрөөндөө л дууддаг тийм хүн байсан. Тийм учраас нөгөө ажлаас хоцорно, ажлын хариуцлага алдна, ангид 1-2 минутын дараа орно гэдэг ойлголт бол өөрөөс анхнаасаа суугаагүй учраас одоо яг л тэр чигээр л энэ одоо 41 жил багшиж байна да. Үзэж нүд тайлснараа л гэдэг шиг юм байсан байх би боддгийн дотроо. Одоо хөрхий одоо Баяр Хонгор аймгийн таг одоо сумаас ирж байгаа хүүхэд Эрдэнэтээс ирсэн хүүхэд хоёр бол өөр шүү дээ. Тэр хөдөөс ирсэн хүүхдүүд солиж хохонд орчдөг байхгүй юу? Улаанбаатарт очив те. Бид нар Эрдэнэтээс Улаанбаатарт очихороо газар мэдэхгүй шохонд л орно. Тэрнээс ч бусд нь бол бас гайгүй. За дээрэс нь яг тэр үед биш 81-ээс 85 оны үед би төгс сурахад бүх хичээл орцоор ордог гэсэн байхгүй юу? Дээд сургуулийн бүх хичээл орцтой. Эрдэнэтийн хүүхдүүд чинь чихэн онгоц очдөг байхгүй юу? Чихэн онгоц. Ягаад гэвэл энэ чинь 10 хүний 9 хүн одоо Орос нэг хүн Монгол байсан үе шүү дээ тэр үед бид нар тийм үед л амьдарч ирсэн юм чинь. Ямар сандаа 2 Орос сургууль 1 Монгол сургууль байх юм тий. Гэтэл бидний одоо энэ Эрдэнэтэд сурч ирсэн хүүхдүүдийн нэг гол онцлог нь юу байх вэ гэхээр Орос багшаар Орос хэлээс алгасан байхгүй юу? Тэгээд тэд нар чинь биднэрт нөгөө нэг самбар текст бичиж өгөөл текст бичиж дуусчихад бид нар уралдаад чийжилчихдэг гэсэн. Гэхдээ тэр маш их тос болсон. Чийжлэх тогтоох. Тэгээд дээрэс нь нөгөө багш маань номон дээр агүй их тэгэж нөгөө орчуулж ажиллаулдаг байсан учраас очиод нөгөө ном сурагчтай ажиллахдаа түүх бас харьцангуй баг түүртэн. Айгүй олон. Одоо түүхийн хичээлийг монголчууд хэлнэ гэж үзс боддоо юу ч ойлгохгүй. Тэгэл одоо сурах хүчгийн үзэл энэ тэгээ бүр сүүл рүүгээ плед бидний үеийн дандаа пледэр юу яадаг шалгалтаа өгдөө тэгээ пледэр сүүлдөө зүгээр нөгөө Орос багшийн хаан буйнаа бүгдийн сайхан чэйжилэл ордог гэсэн. Одоо диалектик материализм, түүхэн материализм тэгээ нэг одоо ингэсэн ийм 3 нэг плед ийм 3 юм согтдог байхгүй. Тэгэл бид нар ч одоо яах вэ? Номын бүр орхи энэ лекцүүдээ хэдүүлээ чэйжлээгээл уралдаалч хийлээд ордог байлж шүү дээ. Тэгэхэд бол ер нь чэйжлэхэд бол тэнд бол зүгээр гарамгаал байсан. Ер нь бол тий.
тэр олимпиад уралдаан тэмцээн за бас нэг юу яадаг шүү дээ мэрэгжлээжлүүлэх сургаалт те одоо багш нарын одоо хамгийн их уулздаг газар бол мэрэгжил дээшлэх сургалт бай. Одоо бид нар ч өөрсдөө сонгоо явж байгаа сургалтууд. За энэ эдгээр дээр бол багштайгаа, үе тэнгийнхэнтэйгээ одоо бол би өөр шавнартайгаа хамгийн их уулзж байгаа. Бүр шавнартайгаа. Тэгээд тэнд ихгүй тэр уулзалт ихгүй байдаг. Багшаа та тэр хийм гэдэг хичээлийг хийм гэдэг юмыг л бид нар хийм гэдэг хичээл орхон гинэ гэдэг юмыг ямар ч төсөөлөлгүй орж байгаа. Тэр үг болгоныг бид нараа ингээ мэрэгжлийн үгээ дандаа ингээ тайлбарлуулж байсан чинь ер нь өстой бид нар нэрэл бид нар үгээ ойлгохгүй үгийнхаа утгыг ойлгохгүй ямар ямаас сурах вэ тэрийг ер нь ойхонтой хийж авсан шүү гэж. Тэгээ тэр юм нь бол нөгөө манай төмөрч өдөр багш Ямжи багш хоёр маань та нар үгийнхаа утгыг ойлгооч гэж айгүй хэлдэг байсан байхгүй юу. Тэгээ тэрийг л уламжлаа явж байгаа шүү дээ би багш нарынхаа Тэ? Тэгээ би бол багшраасаа үндсэн айгүй сайн тавигдсан. Маш сайн одоо энэ шамнырын буйнд хүүхдүүдийн буйнд тэр сайн ослогдсон гэж боддгийг. Тэгээ ингээ ярьж байгаа хүүхдүүдийг ингээ хичээл яриад ингээ сууж байгаа асуугаад житл нэг хүүхд нэг гацдаг байхгүй юу те. За энэ юунаас болоод гацв гэдгийг яг олж хараад тэрийг тайлбарлаа. Энэ эдгээр энээс болоод гацаад идэх юм байна шүү дээ энэ сэдв дээр гэдгийг одоо тэгэл 41 жил судлаад явж байна. Дуусаагүй л гэж бодчих. Тий. Ер нь бол бас багш нарын тухай ярих гэж бодлоо. Эрдэнэт 1974 онд анх сургууль байгуулагдахад манай Санжийн центрийн багш маань захирлаар ирж ирсэн. Тэгээ одоо тэнд ч одоо яг одоо бурхан болсон багш маш их олон байна. Одоо нөгөө яг тэр анхны багшраас манайш Багаангийн Пүрвжив багш Бадарч багш бол байгаа шүү тий. Тэр хүмүүс маань одоо хаана юм одоо ингэхдээ Бадарч багш бол энэ нүг Пүрвжив багш тэр хаяа явж идэв. Яг сайхан ануухан айгүй сайхан явж идэв. Бидний үед химийн багш бол Ямжи багш Шовдор багш хоёр байсан. Одоо Шовдор багш байгаа. Батуу эмчээж Ямжи багш маань одоо бурхан болсон. Тэр Ямжи багш маань бол 4 жил надад яг хим заасан юм. Би ингэж боддгийг багш маань бол биеийн хилэмж аягүй сайн мэддэг багш байсан баг гэж боддгийг. Хүн чинь биеийн хилэм харс гэдэг юм чинь бүхнийг илэрхийлж шээ те. Даалгавраа хийгээгүй хүмүүс гүлс мүлс хийдэг л одоо би яг тэрийг бол даалгавар малгавар хийгээгүй хүмүүсийг бол бас нэг нүднийх нь хацаар баримжаалч шээ. Тэгээд дуудчихдаг байхгүй те. Тэгээд та яаж мэдээд байна л гээл те. Тэгээ яг хуулж муулсан хүмүүс нэг хүүг тайлбарлаад ирэнгүүт л за чи энийг хийсэн миний хүүг тайлбарлаараа ингэнгүүт сонь болчихдог. Бас бие хилэмж. Тэрүүгээр энэ одоо хүнээс суулсан энэ бол хүнээс суулсан байна да гэдэг одоо ингээд бас нэг баримжаалж манай багш тийм л хүн байсан баг гэж боддгийг. Намайг нэрээ насан туршид минь бүр нэмэр хоолыг бүр зүгээр ингээд сайхан бэлдээд өгсөн. Тэгээ дээрээс нь айгүй тийм нэг дайчин байх чадвар юм айгүй. Одоо ингээд ганцхан алдахад байж тээ. Чийстэй энийг аль хийсэн болоог байна да мэн дахиад асчдаг байхгүй бүр өрсөлж байгаа хүмүүстэйгээ нөөдөлөг чинь магтаал намайг яачаар нэг улсаа шартаа хүн чинь бас нэг тийм байна л да. Намайг бол нэр яста өөртөө итгэлийг минь те нэрээ одоо би чаддгийм байна. Би бол одоо яста бусдад тусалж чадах юм байна гэдэг энэ юмд бол бүгдийг манай төмөрч өдөр багш ер нь анхнаасаа суулгаж байсан. Тэгэхээр манай төмөрч өдөр багш хүүхдийн тэр галыг хасаа гэж ярьдгийг. Тэгээд одоо сэтгэлийн өөртөө итгэх тэр итгэлийг ер нь бол шүү дээ хүүхд өөртөө итгэх итгэлийг яг өөрийнхөө үе тэнгийнх нь дотроосоо олж авдаг. Үе тэнгийнхнаасаа нэг дутуу чимшиг мэдрэмж авчих юм бол тэр өөртөө итгэл байхгүй болчихдог байхгүй. Одоо ч гэсэн одоо ингэдэж би одоо манай хүүхдэд математикийн үнцэд л орохгүй бол яаж хийж л одоо орчих юм. Гэтэл тэр математикийн үнцэд дотор чи аргагүй нэг ингэ төрүүлсэн хүүхдүүд байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр төрүүлсэн хүүхдүүдэд багшлаад төрүүлсэн арай л бас нэг агуулга өндөртэй заа. Гэтэл нөгөө хүүхд маань стандартаасаа ойлгоогүй тэн дотор ороод ирэхээр математикийн гүнзгий анги сурж байгаа гэд нэр нь гоё боловч яг тухайн хүүхдийн тухайд өөрийгөө голох мэдрэмжтэй итгэл нь байх нь доогуур хаад идэх байхгүй тий. Тэгэхээр аав ээж ч гэсэн анд нөхдүүд ч гэсэн найз нөхдүүд ч гэсэн энэ том хүмүүс ч бай ээж аав ч гэсэн багш нь ч гэсэн хүүхдэд өөртөө итгэх тэр итгэлийг л аягүй сайн. Яг л одоо чи чадна гэл одоо яг ингээл чадна гэсэн байх түн чаддаг л байхгүй да. Гэтэ тохируулна. Багш хүн бол тохируулж штэ тий.
Ангиас бол ганцаар байгаа одоохондоо. Их хувь тавилын юм да. Төрийн одоо энэ том хүндлэлийг ер нь бол хүртэж тэрнийг бас дааж амьдрна гэдэг бол бас л их том хувь тавилан л гэж би одоо бас бодож байгаа шүү. Ер нь бол тий. За ер нь бол ийм штэ. Альва шинжлэх ухаан биш штэ. Хүүхэд хичээл хийнэ гэдэг бол ерөөсөө амьдрах арга ухаанаа л одоо өөрөө ингээл жижигээр бүтээгээд юм байхгүй. Одоо байшин барьж гин гэж бодлоо тий. Хундаам нь сурах арга барил. Тэр сурах арга барил. Тэр шинжлэх ухааны зөв тогтол аймгийн том юм болно штэ. Сайн сурж байгаа хүүхдээ, он сурж байгаа хүүхдүүд бол багш баярлдаг. Багшд урам өгдөг. Миний ажлыг өргөдөн гэж те. Муу сураад байгаа хүмүүс урам хулаад байгаагүй. Тэд нар багшрт юу өгдөг вэ гэхээр ийм хүүхдүүд ямар хүүхдүүдтэй ажиллах маш олон тооны аргыг чи энэ хүүхдээ яаж ажиллах вэ те. Энэ хүнтэй яаж харьцах вэ гэдэг тэр арга ухааны бас багшд өгöd идэг байхгүй юу. Багшаа хоёр биенээ гэдэг ойлгодог болно гэдэг чинь ерөөсөө л юм байхгүй. Хүлээн зөвшөөрч байгаа. Амьдрал ерөөсөө явсаар агаад амьдрал хүлээн зөвшөөрөлтгүй бие биенийг хүлээн зөвшөөрсөн буюу ерөөсөө ойлголцол итгэлцэлээр амьдрал явж байгаа шүү дээ тий. Тэгэхээр чинь ерөөсөө тэр суур хүмүүжлийг багшийн харилцаа, сургацын харилцаа хоёроос авч идэг учраас ерөөсөө хүүхдүүд маань тэр харилцаан дээр аягүй сайн анхаараасаа гэж ямар сандаа би нэг удаа хүүхдүүдээс нөгөө юу авсан. Сэтгэл хангамжийн судалгаа. Одоо миний заах арга барил дээр сул тал юу вэ? Сайн тал юу вэ гэдгсэн чинь нэг хүүхд ингэж бичсэн байсан. Багшаа та хичээл заахаас гадна нэг хүүхд энэ бол ер нь аягүй байдаг. Хичээл заахаас гадна биднэрт амьдралд яаж амьдрах вэ гэдэг арга ухааныг хичээлтэйгээ холбож ингэж заадаг. Бол бид нар маш их баярлдаг шүү. Та энийг маш олон хүүхд өгөөрөө гэж хэлж байгаараа гэж. Тэгсэн чинь нэг хүүхд өгж ицсэн гэсэн. Манай Мэндэ багш заримдаа хадуураад амьдралын тухай ярьдаг болохоос бас хичээлээ гоё заадаа гэжсэн. Тэр хадуураад гэдэг хүүхдэд бид нар дараа нь би бол одоо ингээд 4 жил хичээл зааж байгаа. Би одоо 3 жилдээ хичээл зааж байна. Тэрнтэйгээ бол бас тэгээ орчихгүй. Хэрэгтэй хүнд хэрэгтэй юм заавал хүн хоорондоо ярилцчихэд ойлголцдог гэдэг тал дээр нь хоёулаа сайхан бас яваа дэвтэр засах нөгөөдөг чи ажил хариуцуулж өгөх мэтлэнгээр хийсээгээд ер нь бол ярьж явах хэрэгтэй байна гэдгийг бол бас ойлгуулж л байгаа байхгүй тий. Чи одоо идэх яад ингээд цод үгсэж байна. Тэгвэл сөргөлдөө нөгөө хүнийг үзэн ятах гэдэг юм дэвэрхчихэж байгаа байхгүй тий. Тэгэхээр бол ерөөсөө л хүн суур хүмүүжил сайтай байж сурна. Яг хөө гэрийн даалгавар хийн гэдэг бол байна шүү дээ. За миний хичээл давтах хоёр тий. Энэ хоёр ялгаатай юу гэж? Үгүй шүү дээ. Ерөөсөө юу юм байхгүй. Бо яг нэг цул юм байхгүй. Гэрийн даалгавар хийн гэж хичээлээ давтаад байгаа юм байхгүй юу? Тий? Гэртээ ингээд даалгавар өгсөн байх төвхтүүд нөгөө утсаа ашиглаад давтахгүй одоо зүгээр хуулан бичиг одоо руу тайлжуул харин буруу юм болчихно. Тэгвэл гэрийн даалгавар дээр би нэг юм боддгийн. Гэрийн даалгаврыг өгөхдөө хэмжээ нь багшд хамгийн гол яах хэмжээг нь л харуулах хэрэгтэй. Хэмжээг нь. Би одоо 7 хоногт 2 удаа орж байна. Тэгээд миний даалгавар байна шүү дээ. Бодолт ихтэй бас нэг жоохон юм харж үзчихээс хийх хэрэгтэй байсан бол баг болгоно. Ер нь бол баг болгодог. Тэгээ баг дотроо нөгөө багийнхаа хүүхдүүдээс даалгавар шалгахдаа багийнхаа хүүхдүүдээс нэгийг шалгана гэхээр чинь нөгөө баг чинь багаараа хамтарч ажиллаад багийн ахлагч болсон хүүхд бол одоо жишээлбэл намайг бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрсөн. Бүрэн дүүрэн Мэндэ багш буруу юм хийсэн байсан ч өмөрөх гээд идэх хүмүүс. Дараачаар нь тэд нар ямар нэгэн байдлаар өөрсдөө тийм хариуцлагатай хөтөж иддэг. Тэг гэр бүлийн гэрийн хүмүүжил тий гэрийн хүмүүжил гэдэг юм чинь ерөөсө тэр чигээр ингээд толшиг байж идэг байхгүй юу. Тэгээд тэр гэрийн хүмүүжил сайтай намайг хүлээн зөвшөөрсөн бас тодорхой шинжлэх ухааныхын мэдлэгийг төгс төвшөнд эзэмссэн хүмүүсээр багийн ахлагч явчихдаг байхгүй. Тэгэл тэд нар чинь бол яг үнэнчээр ажиллана. Яг олон хүмүүс дотор нэг ийм хүмүүс бас байдгийн. Нэг арга цаах гэсэн.
аргалах гэсэн тий чи ямар ч хүндэмжгүй хүн болно шүү. Аргацах гэдэг имийг л юусоо болоороо гэж. Би нэг сөрөгч юм шиг тийм бас нэг юм хэлчихье гэж бодоод байна л та. Хэрвээ хүн өөр хүүхдээ үнэхээр сайн хүн болгоё л гэж бодож байгаа бол хэн нэгнээс хамааралтай юм шиг тэр хамааралтай юм шиг амьдрал тэр хандлагыг л дэмжимээргүй байна. Тэр хүүхэд муу сурч байгаа нь багштай холбоотой. Тэр хүүхэд муу сурч байгаа нь ангитай холбоотой. Тэр сурагч муу сурч байгаа нь найзтай холбоотой, тий? Хүүхэд нь зүгээр байгаа шүү дээ. Тэр хүн чинь өөрийгөө олж авч чадахгүй шүү дээ. Хүсэл тэмүүлдэг бол юу тэр зориглохгүй л хүүхэд байгаа байхгүй ерөөсөө, тий? Тэгээ энийг л айгүй болмоор байгаа. Тэр үнэхээр сайн хүн болгоё л гэж бодож байгаа бол ээж амнарт болон одоо багш нарт хэдэн залуу багш нарт гэсэн хэлэхэд бол тухайн хүүхдийн сайн талыг дэмжиж хүмүүсийг сонсоод авахын өөртөө шингээгээд хаяхыг хайж чаддаг тэр ухаанд л одоо сургаж хэрэгтэй байна. Одоо манай Монгол их орныг одоо ястаа нэг одоо хөгжүүлж байгаа бас нэг үндэс суурь нь болж байгаа ийм сайхан нутаг. Анх Эрдэнэттэй ярьж байхдаа энэ хороол маань тэр чигээр таргууны доштой маш их олон тарвах сүлжилсэн ийм сайхан тал нутаг. Одоо ийм сайхан газар л ирж исэн. Тэгээд манай Эрдэнэтийн нэгдүгээр залуут, хоёрдугаар соёлтоот. Нутгийн одоо тийм амьдралын төлөө тэмцэж чаддаг. Өөрийнхөө амьдралыг өөрийнхөө гараар бүтээх гэсэн ирмэлзэлтэй хүмүүс анх илгээлтийн эзэд болж ирж энэ хотыг анх босгосон. Маш их бүтээн байгуулалт хийсэн. Ийм сайхан хүмүүсээр боссон хот маань гэж боддгийг. Тэр утгаараа бол бас тийм оюунлаг, соёлж боловсон ийм сайхан ард түмэнтэй хот. Тэгэл мэдээж одоо хүн амын тоо ихсэх тусам бол сайн талаа одоо сайн өнгөлд засаж явахгүй бол нөгөө сайн тал маань бас ингээд бүдгэрч болох хэрэгтэй. Тийм бол учраас бид нар сайн талаа л аягуусаа өнгөлж авч явах хэрэгтэй. 54 жил одоо Эрдэнэт хоттойгоо холбоотой байна те. Тэгээ энэ сайхан хотынхоо хөдөлмөрч ард түмэн сайхан хүүхд залуустай тэгээд Эрдэнэтийнхаа нэрийг одоо олон улс болон дэлхийд нийтэд одоо бас гаргаж явж байгаа одоо энэ эрхэм сайхан хөдөлмөрч тэр нэрийг авахын тулд зүгээр нэг гарчаагүй. Тэр нэрийг авахын тулд асар их хөдөлмөр хийж асар их төсвөр төвчээрийн ардталд тэр хүмүүсийн тэр сайхан нэрийг гаргасан ийм хөдөлмөрч бүтээлч энэ сайхан хүмүүстэй нийт иргэдтэй боловсролын байгууллагт ажиллаж байгаа нийт багш сургууль хүмүүжүүлэгт ажилтан албан хаагчид та бүхэндээ Эрдэнэтийн иргэдтэй Эрдэнэт хотынхоо түүх 50 жилийн баярын мэндийг төвшүүлье. Та бүхэн 50 жилийн одоо сайхан баярлаарай. Та бүхний ажил үйлс нь өндрөв. Амьдрал нь эрүүл өнөр өтгөн. Тэгээд үр хүүхэд нь дандаа аж аргалаар гийсэн ийм сайхан байгаараа гэж хүсээрээ. Түмний нэг зураг контент